үндсэн хуулийн усаргаар төрийн эрхийг авах гэсэн юм хууль ус үйл ажиллагаа дамжирсан. Харамсалтай энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гар үсийг зурж урайлж гишүүдийг дарамтлж ажилласан. Тийм учраас одоо би шадар сайд, амар сайхан сайдыг бас ажлаас чөлөөлж байгаа өнөөдөр мэдэгдэж байна. Ерөнхий сайдын өрөөх нэгэнд шатгууны хомслыг бид нэр шийдвчээд хагаад шатгууны хомсдолтой гэж нийгмийг өдөөж турхирж байгаа юм шиг юм ярианууд. Арай гэж бид нар одоо өдөржин шинж ажиллаж иж шатгууны хомсдол бол өнөөдөр бол бүрэн шийдвэрлэгдлээ. Ийм тангимаасаа зурсан байр суурь зарчмуудыг хүртэл илэрхийлж байгаа явдал бол бас үнэ хэлэхэд бидний хариуцлагат ингээд нийцэхгүй байна. Юм учраас ингээд өчигдөр үндсэндээ ороод шийдвэрт бичгүүд ингээд явуулаад чөлөөлөх усны хамт олонныхаа үнэлтэд яаж байна. Тэнд одоо тэгээд цаашдаа ажиллана гэж хүсье.